Сайн уу? Монголын түүхээс хамгийн гайхалтай Тэмэрбут хаан баримтыг сонсох уу? Эдгээрийг сонсоод жилав гайхна. Чингис хаан бичиг үсэг нэвтрүүлсэн. Чингис хаан зөвхөн байлдаж явсан үед тэрээр 1206 онд уугур ус өдрийн алтан бичиг болгосон. Ингэснээр монголчууд бичиг үсэгтэй үндэстэн болж ирсэн юм. Өртөө улаан, шуудан эс өпөр систем. Монголын эртний шуудан бол жинхэнэ экспресс. Өдөрт 300 км замдуулж мэдээлэл дамжуулдаг байсан. Өнөөгийн шуудангийн өвөг гэж хэлж болно. Цаасан мөнгийг анх хэрэглэсэн. Хувлын хаан анхны цаасан мөнгийг гаргасан. Энэ дэлхийн анхны цаасан мөнгөний нэг болж европчууд хүртэл алмаарч байж. Хар орим дэлхийн төв байсан. 13 дугаар зуунд хар орим нот бол дэлхийн худалдаа, шашин, соёлын төв байж. Буддын, христийн, исламын сүмхийд хүртэл зэрэгцэн оршиж байсан сонин биш гэж юу? Чингис хааны бус хаан байна. Чингис хааны буш одоо ч олдог. Оршуулгын дараа 1000 морьтой тэргүүд бушны газрыг тэгшилж уул мөргүү болгосон гэдэг. Эдгээр баримтуудаас аль нь чамд хамгийн сонирхолтой санагдав? Сэтгэгдэл бичиж үлдээвэр. Дараагийн бичлэгтэр уулзъя.